За төрийн байгуулалтын банк орнуудынхаа гишүүд энэ өдрийн амраа амглан айлтгая. Намайг Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар нэрийг маань өвшүүлэн оруулж ирж байгаад талархаж байна. За ерөнхийдөө энэ бол тодорхой гэж би ойлгож байгаа. Төрийн ажил эмх зэгцтэй зохион байгуулалтаа хэвийн цаашаа үргэлжлэх ёстой. Өвөл хаяанд ирсэн байна. Энэ жил өвөлжил хүндэрч магадгүй. Яамдуудыг татан буулгаж, нийлүүлж, нэгтгэж, тоогийн нэмсэн хаснараа бид нар амжилт болохоор цаг хугацаануудыг амжилт болохоор бүтэц зохион байгуулалтыг бид нар өнгөрсөн хугацаанд зөндөө хийсэн. Би цаашаа Эрдэнэт ерөнхий сайдын байгуулсан энэ засгийн газрын бүрэлдэхүүн бүтэц цаашаа хэвээ ажиллах ёстой гэж бодож байгаа. Нэгсэндээ аль нэг яам агентлыг татан буулгахгүй. Аль нэг дэшээ өвлийн хөтнөөс санал ширээ зөөлгөж гүйлэхгүй. Тамга тэмдэг баланк шинээр хөвлүүлэхгүй. Энэ ажил цаашаа хэвээ явна гэдгийг нэгдүгээр илтгэе. Хоёрт нь давхар дээлийн тухай асуудал байгаа. Монгол улсын үндсэн хууль, бусад хуулинд тодорхой зүйлүүд заагдсан байгаа. Энэ хуулийн хүрээнд цааш нь хэрэгжүүлээ авч явна гэж бодож байна. За дээд нар давхар дээлийн тухай асуудлыг би бас намын болон үлгийнхээ асуудал хурал дээр бас энэ тухай асуудлаа тодорхой байр суурьаар илэрхийлж ярих болно гэдгийг илэрхийлж байна. За өөрийн асуудал байгаа. Та бидний өмнө хамгийн их толгомдсон зүйл бол өрийн асуудал. Монгол улсын засгийн газрын дотоод болон гадаад өнөөдрийн байдлаар 24 их найдад хүрсэн байна. Цаашаа энэ өрийн асуудал нэмэгдэж магадгүй. За эх жил бид нар он гарангуудаа Чингис бондны 500 сая, Дэм самын 161 сая, нийтдээ 661 сая орчим долларын өрийг төлөх ёстой. Энэ өрийг шийдвэрлэх асуудлыг сангийн яам бас холбогдох байгууллагууд хөдөлтөд явж байгаа. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн хийн. Хамгийн сайн хариулт бол үннийг хэлэх гэж би ойлгодог. Цаашдаа ч үннийг хэлж ажиллана гэж бодож байгаа. Хуулийн хүрээнд ажиллана гэж бодож байгаа. Төрийн хуулийг завхруулахгүй, төрийн хуулийн дээр давж алахгүй байх ёстой. Энэ бол Монгол улсын ерөнхий сайдын барьж ажиллах хамгийн гол асуудал гэж бодож байгаа. Тийм учраас өрийн асуудал дээр бол бид нар цаашдаа гадаад бонд гаргаж энэ өрийг зэгслэх асуудлыг ярьж байна. Үүнээс ч өөр арга байхгүй. Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ цаашаа хэвийн үргэлжилж явах нь чухал гэж үзэж байгаа. За тэтгэврийн тэтгэмжийн тухай асуудал дээр бол 2018 оны төслийг би бас үзсэн өчигдөр. Тэтгэврийн тэтгэмжийг бас тодорхой хэмжээнд нэмэх ийм төсвийн төсөл орж ирж байгаа. Энэ төсвийн төслийг цааш нь явуулъя гэсэн бодолтой байна. За уул уурхайн асуудлууд байгаа. Монголын ард түмний хамгийн их сэтгэл эмзэглэдэг зүйл бол энэ уул уурхайн асуудал. Би ч өөрөө энэ дээр эмзэглэж явдаг. Байгалийн доорх баялаг бол Монголын ард түмний баялаг байх ёстой. Энэ бол миний амьдралын философи хувийн. Монгол улсын үндсэн хуулинд ч гэсэн заасан байна. Тийм учраас байгалийн доорх баялаг ард түмэндээ хүртээмжтэй зөв хойролтыг хийж, зөв зохистой хуулийн хүрээнд уул уурхайн салбарыг цааш нь хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Монголчууд бид нар хол замд явахдаа ч гэсэн хөдөлгөөн морьтой явдаг. Зөвхөн уул уурхайн салбар дээр төвшилж амьдрахын зэрэгцээ бид нар хос эдийн засагтай байх ёстой. Энэ эдийн засгийг бол би хөдөө аж ахуй, газар тариалан мал аж ахуй гэж харж байгаа. Ард түмний хүнсээр хангах ёстой, эрүүл хүнсээр хангах ёстой. Ард түмнийг өсгөж болохгүй. Дотоодынхаа хэрэгцээ хангахын зэрэгцээ бид нар гадаадад экспортод хүнс гаргах бүрэн боломж байгаа. Тийм учраас энэ үлдэж байгаа хугацаанд хэрвээ сонгогдвол, томилогдвол шинэ ерөнхий сайдын бас нэг барьж ажиллах асуудал бол энэ хөдөө аж ахуй, газар тариалан мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах, цаашлуул гадаадад экспортод гаргах, доллар олох, хөрөнгө олох ийм боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллана гэж бодож байна. Монгол бол хүнсний орн байх бүрэн боломжтой орн гэж бодож байгаа. Бидэнд том хоёр зах зээл байна. Улсын холбооны улс 140 сая хүнтэй, бүгдийн хятад ард улс миллиард 300 сая хүнтэй, сая 2 хүүхэдтэй болох хууль гарсан. Цаашдаа том удахгүй 2 тэрбум хүн амтай болж магадгүй. Хэдийгээр монголчууд бид нар өөрсдөө далаад гарцгүй гэж ярьдаг боловч бид нар бол хүн далаад гарцтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлийг бид нар ашиглах ёстой. Энэ рүү чиглэсэн хүнсийг Монголдо органик цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хүнсийг энэ хоёр том зах зээл дээр гаргах ажлыг хийх ёстой гэж бодож байна. Ингэж чадвал бас Монгол улсын эдийн засаг өсөж өндөх ийм боломж нөхцөл бүрднэ. Уул уурхайгаас олсон хөрөнгө мөнгө уг нь бид нар бас хуваагаад авчихгүй хүн шиг тэрийг хөдөө аж ахуйн салбар руу
Микрофон энэ 3 номерын микрофон өгч. Энэ уул уурхайгийн салбараас олсон мөнгөө бид нар өдөө аж ахуй руу хийж, өдөө аж ахуйд эргэлт хийгээд өдөө аж ахуйас гарсан орлогоосоо бид нар ард түмэн маань бас дивиденд авах ийм боломж нөхцөл бас байгаа гэж ингэж харж байна. За 60 тэрбумын асуудал байна. 60 тэрбумын асуудлыг бол хуулийн хэлтэй байгууллага шалгаж байгаа. Авилгалтай тэмцэх газар дээр ажлын хэсэг байгуулагдаад прокуророос үүрэг өгсөн. Авилгалтай тэмцэх газар, цагдаагийн газар хамтарсан шалгалт хийж энэ 60 тэрбумын асуудал үнэхээр хийгдсэн үү, хийгдэггүй гэдгийг шалгаж байгаа учраас би одоо мөрдөн байцаалтай ажиллагаанд оролцох эрх надад байхгүй. Энэ талаар би тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Ер нь бол одоо хэл ахуул авилгалтай бол хатуу тэмцэнэ. Монгол төрийг муухай харагдуулж байгаа, Монголын ард түмний ажил амьдралыг доошин татж байгаа, энэ Монгол улсын төсөв санхүүг бодлоготуулж байгаа. Бидний амьдрал гэрэл гээтэй сайхан байхад маань хамгийн их садаа болж байгаа зүйл энэ авилгал хэл ахуулын асуудал. Энийг бид бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас цаашдаа энэ авилгал хэл ахуултай тэмцэж ажиллах болно гэдгээ илтгэе. Баярлалаа.